Энэ зүгээр манай жүжигчний зүгээр ажлын байр гэдэг тэгээ үндэ. Яа. Өнөөдрийн өдрийн хоолыг бидэнд бас сэтгэл гаргаж хамт олдоод ийм сайхан хоолоо бидээс баг 10 тоног гош ургуул итлээ шүү. Ямар гоошоо вэ? Үсрээд зам хийсэн. Тэгээд ийм сайхан хамтаа хоолоор байж байгаа баан жавхаа хоёрыг хамт олд баярлаа. За ингээд Ричига хамт олон баярлаа. Та ингэ. Жаргалан энэ ястын төмөн жаглаа. Үнхээр их сэтгэл ирж байна. Нэг ширээг яагаад ингэ зассан бэ бас нэг арга хэмжээ байгаа байхгүй юу? Тийм учраас ингээд бүгдийн тайз руу хандуулаад ширээ зассан. За. Бид нар одоо бэлгэлдээ ороод нэг 10 гараа бас бүгдээ үзүүлбэрийн тухай ярьсан тийм ийм үзүүлбэр багтуулах зүгээр ингээд маргасаас тайз руу гарч байгаа учраас чүү бидэнд нөгөө ташуур өгч чака бааж хоёр маань ресторанда хаалж байгаа баярлаа. Өнөөдрийн бас өдрийн хоолнд энэ зоог амттай болох үүднээс манай хамтлагийн хоёр нялх маань нэг сюрприз өрөө гэж хэлсэн байна. Юу вэ? Тийм биений өгнө гэсэн. Яхан биш үү? Хамгийн ялх. Хамт олондоо автошин үржүүлсэн авьяасаар гэдэг юм үзээ. За ингээд ано. Атла. Дуул. Энэ тоглолтод байна. Хамтлагтай иргэн ирэлт хийж байгаа цоогоо жижиг хоёртой баярлаа. Яа. Иргэн Иргэн тоглолтонд ороогүй юу? 7-8 жил болсон баха. Ковидын өмнөөс гэхэр чинь 19, 20, 21, 22, 23, 24, 25 7 жилийн 7 жилийн дараа дараа. баярлаа. Яа 7 жилийн дараа тайзан дээр. Өнөөдөр ажлын хамтдаа ингээд таашаа агчдаа зориулаад бид хоёр өөрсдөө өөрийн сангаас дуулахыг ашиг энэ дуу маань одоо сонсож үзсний дараа энэ тоглолт орж болохоор байна уу? Нэг шахаад өгөөрэй. Бас тохиолдсон. Энэ битүүгийн оронд авсан залууч ямар гоё дуулт юм бэ? Битүүгийн дуулт жоохон бор идэх чи битүүгийн дуулт айгүй гоё дуулт юм. Бас жоохон өндөр. Тий. Битүүч гэсэн хөөргий бас гитартай дуулдаг л та. Тэгтээ битүүгийн дуулт гоё. Одоо
одоо яг эхлээд төсөл дээр л бид нар шиг бүжиглэх нь харъя. Итогийн оронд авсан гэдэг шүү дээ. Юу яа л та. Тэгвэл одоо ингээд хоёр дуу гоё гэж сэтгэн хаалцсан юм чинь над руу микрофон харуулаад яах вэ? Та нар гараад гоё юм. Үгүй яа. Манай дуу авч. Яагаад ч нөгөө дэлгэц хэрэгтэй үстэй тий? Гүй тэр чинь тийм амар юм биш. Юу яа, хийгээгээр шилгүү шүү. Хийгээгээр шилгүү шүү. Тэгэл та. Хийгээ хаа нэрийн дүү шүү. Дотоо сая юм. Монгол ч 3.5 сая тий 3.5. Бид дахиад 7 ч юм шүү. Тэгээ бас нэг ганц шүлэг уншиж. Гоё. Тэгтээ. Нар гоё шүү, нар гоё. Нарны гоё шүү. Монлог гэдэг бол Гэхдээ дээг ганцхан шүлэг. Ганцхан шүлэгтэй байна гэж бодчих. Нарны тухай шүлэг. хүн тий одоо дотроо бодож байгаа eel гаргаж ярьдаг. Хүмүүст ойлгохдох юм бол энэ чинь Зүгээр шүү дээ. Фонд одоо ингэ Би чи сууж байх орхон нөгөө ингээд ангийн малбагаар нэгэд анги. Тэр микээ тэр орондоо зооч штэ. Тий. Тий. Юу гэсэн? За. би нэг гэж ойлгож байна. Наач юу Юу дээ. би нөгөө сүүс Монгол нөгөө ихтэйгээр орон шатгаар явчихсан тийм. Монголын шатнаар би нөгөө Монте Кристо гүний Японд дэс хайрам шанд өссөн шүү дээ. Тэрийг нөгөө өччихсэн. Дахиад ганцаараа гэж өгөө. Тэр нөр Мигэл Англи монлог нь гоё юм байна. Мигэл юм ингээд яг каноныхон тоглож үзсэн доо каноныхон тоглож. Тэр тоо. Тэр аа. Мигэл юм. Өнгөө халуун дээ. Батгсан тоогоор 5000 болж шүү. Хамгийн анхнаар чинь юу болоо? Хамгийн анхнаар чинь Чатрагийн хот Шотараг гэж үү. Нэг Японы кук гэж Японы нэг үнсний зүйл гардаг тий. жоохон Тэр нь чи би хийжсэн шүү. Тэр цаанаар юм бэ? Би гол дүргийн дээр шардсан би хийжсэн шүү. Өөрөж үү та? Тийм үү? Тэглэв байдаг шар байдаг шүү дээ. Хүү байдаг шүү дээ. Тэр нь би. Тийм үү? Тий бид нар чинь яг дадлах хийсэн шүү. Баяжтай цустан хүмүүс дээ Герман. Тэр нь нөгөө гол дүргийн шардсан байж шүү. Нэг яг хин дуухан. Ким дуухан ТV давтал биш дээ. Баяжтай цустан чинь шууд орлох гэсэн байхгүй юу? Шууд уншдаг. Шууд лайв нөгөө шууд байхгүй. Шууд ороо шууд яа бэлтэж байгаа. Урандаа байж. А би болохоор яг шавсны ирд орж ирсэн та хүн бас. Мосоо мэддэг баг тий. Би болох. Сонсоод хэлдэг. Аач нөгөө нэг юу хийгээстэй. Юу Илжгэн илжгэн тий. юу дэрч яа. Ширик юу? Тийш. Та дуу оруулсан юм уу? Ийш та надад сонсож. Монтера дараа. Тийм мэд бигтэр. Наач юм байна. Хүмүүс бодож чинь үгүй өөртөөр шүлэг яруунаа гэдэг мэдчихсэн. Монголд гэдэг үзэж бас сайн юм. Гэхдээ энэ нөгөө юм өгүүлээс тэгсэн донжаагийн монлог гэж боддог байгаа. Хүүхдийн жоохон асуудалтай төрчихсөн. Тэгээд хүүхдийн тэр өвчнөр хүмүүсийг хэд доо хийгээд дарамжлаад тэгээд нөгөө хүүхд нь өөрөө би өөрөө хийгээд ингээд юм жоохон цогтой мэдээлэлтэй ч юм уу тийм. Тэгээд их хүн гэдэг бол ямар ч хөө төрүүлсэндээ өөр хүүхд нь бол мэдээж хичээдэг болсон. Тэгээд ээж нь өөрөө бас би юм уу тэгээд
тэгээд нэг ярьсан ч жоохон сонирм очиж за юу гэж тийм танаа мэдэнээс Монлогч эхлэегүй байсан юм уу сая? Яваад ингээд яг ойлгож ирсэн шүү дээ. Йоо, энэ хөгжмийг манай хөгжмийн хариуцлагч Санчрын зохиосон Аль аялал. насандаа хийсэн үйлээ хизээ хийсэн нүгэл намайг ингэж залгаж үйдэг юм бол тоо. Миний мөхөө. Нашарч яла божгонсон 600-ны аагийн халуун. Жавар хурсан 6 овол. 6 хаврын шуурга. 6 намрыг үдсэн байхад одоо хүүгийн минер мартагдаж оронд нь Дунжаагийн балай гэдэг нэр тогтцоод үрээр минь наадаж тогтох хийж байна. Энэ бүхнийг харахад хүүг минь дарамжилсан хинийч тасч зулгаамаар санагдсан ч амандаа орсон хараалыг урсгаж гартаа баригдсанаа шидлэн хөөхөөс өөрийг хийж чадах зүйл алга. Ичигээ уучлаарай миний бурхан. Хэрв миний хүү эрүүл байсан бол одоо муу ичигээ өөрөөд л явж байсан бах та. За ямуутай би ямар тахлын буруу өргөж гисэн юм бэ? Зүгээр л энэ зовлонгоос ангижраад ганцаардал үгээрэл хоёрын дунд дэшээ явчихмаар санагдав. Окей. Тэгж болохгүй юм. Мохоо минь надаас хойш ганцаархнаа үлдээд энэ орчлонгийн зовлон болгоныг авсаж залбин хаанаас дормжлогдно. Тийм ээ. Би хүүгээ яасан ч энэ хүмүүсийн энэ орчлонгийн дог тохоо болгохгүй. Биднийг доромжилсан тэр хүмүүсийн баг тавыг хангаж ганц заяасан ариун цогцооч чирүүлэхгүй. Үнэхээр л миний хүүг жаргаадагчгүй амраадагчгүй хорвоо юм бол би өөрөө хүүгийнхээ зовлонг нэмэлээ. Хараалтын миний нүглийг эрлэг там уршихгүй л. Харин миний хүүг бусдад үлдсэн нүгэлгүй зовлон тусныг бодож их чингэн орон тос холтгой амьдрал өвгөл хоёр аль аль нь ганцхан байдгийн нэлээ. Ичээд мохог Дунжаагийн балай гэсэн нэрнээс нь цэвэрлэнэ. Алло, миний бурхан ичээтэй хүрээдэр. Мамайд. 유흥 하라 해외에서 요민 감타 시레 나마르베가 다드흥서 나말투로 빌레시 에지 메지 에리겐 줄헤시 에겐 두데시 맘다 에지 얼쇼미야비시 에두링헤 잔다.
Арайё. Ээж шалгуулсан гоё тий. Ээж гэдэгс чинь багшаа. Өөрийн мэдлэгүүд Өөрийн мэдлэг. хоолоо гараа авчихлаа шүү дээ. Гоё. Цаанаас. За би ер нь буруу тоглолтонд оржээ. Би шал өөр юм төсөөлсөн байсан чи шал буруу тоглолтонд орчихжээ. Би 3 сараас орё. Би та нарыг амар инээтэй юм ярьдаг. Та нас ямар амар. Тийм ээ би ч гэсэн. Та гэхдээ инээтэй өвөрөө байгаа сте. Магнах бол инээтэй өвөрөө байгаа сте тий. Яа за тэгвэл бас гайгүй. Ер нь бол инээдгүй тоглолт тийм шүү дээ. Сая ингээд магнах шүлэг уншчлаа, монтаг авчлаа та нэг явт төлбөр яваач. За ингээд би зөвлөгөө таамд зориулаад бас ээжийн тухай шүлэг явж байгаа учраас нэг шүлэг явъя. За. Нөдрүүний аян. Яа. Ээж. Аава. Хам болон. Би биш шүлэг өгч чадахгүй. Би гитар амуур, хамраараа амуур тоглож үзүүлээд байгаа. Хамраараа. Би нэр зүгээр ёо нэг дуудуулчих юм уу? Тэгээс. Тэгэхээр ээж мэж юу хамаагүй штэ. За. За би нэг тав хүнд зориулаад нэг. Гэтэ энэ саяны шүлэгнүүдийн ард явж байгаа энэ бас амар сүнслэг өөрөө цаанаа тий. Саасаа хийсэн юм. Саасагийн өгч юм л доо энэ тий. Амар гоё шүү дээ. Би ажиллаж байгаа байхгүй юу? Нэг. Хайртай магшаа гарны ятг магны явуулсан юм амар өгч байгаа. Вау. Нэг доо зүгээр сая зүгээр өөрөө програмыг хийлгэсэн байгаа. Шинэ дуу гэсэн. Шинэ дуу шиг юм зүгээр сайхан хошны дуу cover дуу зүгээр одоо бид нар одоо нэгсэндээ та нар инженер за инженер юурийн лидер бас ковид үед ажилласан ажилтдаг өөрийн инженер дуугаа тухайлбалсан тийм. Өмнө дуулж ирсэн юм уу та? Өмнө дуулж байгаа. Тэгэхээр шинэ дуул юм байна шээ таны хувьд. Уг юм дуу хошны дуу. Хируч шүү. Одоо зогсож байна. Тийм баха гэдэг.
концерт болчихлоо. Зүгээр эндээ ингээ 30 хоног тоглож юм шүү. Яг энэ хөтөлбөрөөр эндээ ингээд байж идэг. Тэгээд хүмүүс орж ирэл Оройдоо ингэж юу юм та пабч ингэж суугаад бод юм уу ингэж хүмүүс ингэж шүлэг уйчгоо дуудаа. За ахын тэрнээс нь цалинжиж болох уу гэдэг. Эрэг би ганц их юм уумаараа. Монголын яруу найрын үгийн сангийн баялаг гэж үнхээр бай. Энэ овгийн хавсранган борчны бордгал гэдэг. Вау. Шилгийг Япон шууд бас ихийн аваад өөрийнхөө их хэлээр утгын ойлгосон хүмүүстэй их хэлээр ингэж хийгээд олгоо шөл авсан. Тэгээд үеийнх маань тэгэхээр маш яруу найргийн гэдэг өөрөөр хэлбэл зүйлээ яг энэ өгөхөд очив. За яруу найргийн төрөл дотор нөгөө дөөл гэсэн юм бас төрөл байдаг тийм. Харан ширхний дөөл, дэргийн дөөл тийм. Цэргийн харын дөөл байж юм. Тэг ийм хөө бас нэг ус байдаг. Энэ талаас нэг хэлцээж одоо хилээд үүсэж гэж байна. За харан ширхний байна. Дэргийн дөөл байна гэдэг. Цэргийн хараа адин байж. Өөрөө зүрхээр явах билээ шүү дээ. Яг ирчүүдээ өмөрсөн юм байна уу? цэргийн дараалал нүдүүлжтэй бүгдээрээ. Цэргийн мэргийн чи зүгээр юм шиг. Цэргийн арыгаа уншээ. За цэргийн хараа. Цэргийн ар чинь гоё шүү дээ. Ачаа. Ой. Минаа ой. Маршал Чавсангийн мэрэгэн буудагч Матадын дивизийн ахлах төрүүч манаргаж явлаа ах чинь гэж ирээл хөөрдөг эрийг манай нутгийнхан цэргийн хар гэх халагдаад ирэхдээ хинээ тусчихсан юм гинлээ хайрын амтан гэх нь 2-3 хон цэргийн хар хинхэг амтан гэж цэрвэх хүн 20-30 өрөөсөн гар дээрээ 5 хошуу сэлж өвөл зунгүй шинээлж ирсэн энэ өвгөн өргөн нэвтрүүлгээр цэнхэр дурдан альчуурыг дуулахад өвдгөө нортол уйлсуух байлдааны бэлэн байдал байх хэрэгтэй юмыг яаж мэдэх вэ гэж айлуудаар ярьж явсан улс төрийн хэрэг байнга зүүж явдаг дугуй хөх тэмдэглэхийн үсгийг аавгүй устдаг 1939 гэж югам гэж орчуулан амт сурсан хэрэгээр жил 6 сарын тэнсэн авч жимсээг өвсөн мод шиг гороож явсан нэг залуу насны шүн шиг хэмэр жанжин төгшгээ босоо явж өгнэ гэж жаалуудаар тойрон хүрээлүүлж завжаа хөсөртөл ярьж суух халах голын дайны амьд сум хад үдсэн хуучин цэрэг хорхойд хоргүй н хар өвгөн хонтын уруугаар нутаглах хамгийн их шундаг зүйл нь халагдсан цэргээс дөрөнд товцсохгүй халгаатай зүйл нь юу гэвэл хажууд хүнээ яриулахгүй дараа болох таан хинзэлсэн тэр жилийн намар тэр тэндээс ирсэн гэдэг хар гүүхээр явдаг хүн чинь сажилж ирсэн гэдэг хаяан дэрчгээд морносон буухгүй болохоор нь харсан чинь сод бураач ирсэн бэлэвсэн хөрөн морин дээр суутай боржин имэйл дээр амьсгалах хуран хөшиж сухал тухлын орчлон оргисон байсан гэдэг. Тэр болгонтой огт адилгүй явж тэнгэрийн заадснаас алдуурч унссан залуу насны шүн шиг хэмэр жанжин төгшгээ босоо юм гэж хэлсэндээ хүрсэн үргэлжил их орон дуутахыг гэж шүнжин сэрвэлж чондог өгсөн хойноож цэрэг байсан энэ үгнийг цэргийн хар гэх төрсөн од шиг уншны шархыг
сарны гэрэл додоож байдаг. Туурсан зууны алаг цэцгс салхинд гунхан илж байдаг. Цэргийн харын булшийг мартсан. Тэнд гэж олохгүй. Цэргийн хар гэж хүн байсныг бүр мартсан. Тийм хүн дахиж олдохгүй. өнгөрөөдгөө. Эцгийн дээр юм ийм хүн авах яасан? Гоё л дээ. Харин тоглолт гэж ер нь баг юм маскын зүгээр юм YouTube-ийн подкаст байдаг байвал яах юм? Уран зохиолын юм подкаст ингээд Уран зохиолын үз. Аа. зүгээр хүмүүс ингээд машиндаа ингээд тавиалсан ингээд Нэрийг бас гоё л юм те. Машин зэрэгэндээ явж байхдаа гоё FM-ээр ингээд сонсвол бас гоё л юм те. Уран зохиолын үз гэж байгаа л те. нөхөр дургу үргээд байвал золоогийн юмыг сонсгож мосгоо. Оо санамсруу өөр юм тавьчаа. Дахин бити хагар. Тэр чинь хүрээлээ жогоог сонсож байгаа. Хин нэгнээс мэдгүй цэцэг ирээлөө. Нэр бас энэ юм багхгүй байхгүй. Тийм байна. Яг одоо ийм бүр ингээд юу институт орж бүр гоё бичүүлээ заяа. Тэгээд бүр ингээд ийм гоё шийдгийг гаргаж манай зөв хадаач юм уу заяа. Харин тийм ер нь бол Тэгээд ингээд бүгд жишээ тэгээд юм бүгдээ. Тэ шүлэгдэл, уйлдаг, мондог, яг дүлгэр гэж заяа. Бүх төрлүүдийг оруулж агаад гоё юм гаргуул. гоё юм нэг юм үеэр яриад тэ. Би болохоор ингээд YouTube гэж эндээс маглаа зүгээр. CD ч юм уу. Одоо арчид ингээд юу болоод хэдүүлээ ри подкаст ороод эндээс харин CD ч юм уу. Машин сонсногийн шууд CD-гээ CD явуулчих. YouTube тавиад болоо. Цаашлаад энэ үз чинь бол FM гэж байна. Бүлэтүүдээр холбоот болоо. Тийм шүү. Таны машин амар ухаалаг шүү. Таны машин CD уншихгүй шүү дээ. Baby Bloomer. Тэр юм бүгд гэсэн үг нөө. Аа тийм Baby Bloomer шүү дээ. Хүүхч харагддаг гэж байгаа юу? Монголын харин төвчөлөөр өссөн. Бүр дээр. Бүгд радио дөрөв радио сонсоо. Тийш хагастай зарим цагаан наваагаар юм. Чи үдэрий дараа. Энийг нэг дааж аваад хариуцаад ажиллах гэж. Тэгээ. Эдний хийгэрээ. Тэгээ. Хүмүүс бүгдээ ингээд өөрсдөө орцоо гаргаад уншиж шүү дээ. Тэгээ. Энийг гоё ажиг болоо. Сонгоор нь дуу байна. Гэхдээ манайгийн хэлсэн бас гоё шүү. Энийг тоглолтод заавал оруулах. Хүмүүс ингээд гоё ингээд садаад ирэн гутнаас гэж байгаа хайшил дөө шинэ онгоолоо тий. Гоё ингээд хайшил дөө гоё шүү. Та бүхэн уран зохиолын цагаар аялахыг хүсвэл 10 дугаар сарын Одоо хараа жижиг яадаг юм ирээд ингээс гоо гэдэг айгуу сэргэлцсэн байна. харин би сая зүгээр жоо өөрөөсөө жоо иччихлээ нөө нэг хай чи айгу бэлтгэлтэй байгаа юм байна. Би чи яг орон дээр яг нэг юм шокндтэй унших ч юм байхгүй, дуулах ч юм байхгүй. Үгүй нөгөө бүгд л адилхан шүү дээ бэлтгэдэггүй зүгээр. Яг өөрөө өөрсдөө зүгээр нөхрөөс юм. Чи зүгээр тайзан дээр бэлдсэн байгаа тийм. Намайг үзье гэвэл та бүхэн маань маскын тоглолтын дээр ирээрээ. Би нэрээ бэлж байгаа явуулсан үзэлбэр гоё юм бас нэг юм үзүүлнэ. Ер нь бол энэ тоглолтод бас нэлээ юм нэг юм ирч хүчтэй ирж байгаа. Яалч нөгөө нэг бас 7 жил тайз руугаа гараагүй. Тэгэл ирээл нөгөө тоглолтоо үзэхээр яалч ингээл нулимс цэйлэгнээл те. Тоглолтоо харахаар ингээл тайзан дээр гармаар тайзан дээр гарах мөч чи өөрөө хамгийн гоё штэ. Яг гоо дэлгэцэн юм бол ингээд тухайн үедээ хийгээд хүнд хүрэгдэг те дараа нь хүн үздэг. А тайзны уран бүтээл гэдэг чинь шууд үзэгчтэйгээ амьд харьцаатай байдаг. Хэрв чадвал хүн инээн чадахгүй бол инээхгүй те дүнгээ шууд тавиулна. Тэгээ хамгийн гоё нь нөгөө хүн инээлгээд юмаа хийчээд тэнд зэрэгл инээж байгааг харах өөрөө бүр амар кайфтай байдаг. Яг ч юм нэг тайзнаас хүмүүс ингээ инээгээд ирэхэр нэг юм гоё энерги аваад ирэх юм шиг. Тэгээ тэргээ дагаад ажил үс гоё бүтээд байдаг юм шиг те. Нэг тийм гоё байдаг болохоор ингээд тайзаа бол ер нь маш их сансан. Тэгээд тайзныхаа уран бүтээл дээр орж
гоё үзэгч түмэнтэйгээ бас гоё нүүр тулж уулзаж гоё инээлгэж өөрийнхөө бас хэр хэмжээнд явж байгаа хөв те одоо яг ямар хөө төвшөнд байгаа гэдгээ ч бас үзмээр байна. Тэгээ ер нь бол тайзаа маш их сансан байгаа. За ингээ 10 сар жижигэгийн тайлан тоглолтын дээр уулзцгаая. Хэлсэн үү?